За Майдар 100 нь ханийн зургийн урлагийн музейг их сайхан алдартай юм байна. Яагаад тэр вэ гэхээр одоо Мин гүрний үеийн маш олон хэмжээний ханийн зураг энд хадгалагдсан үлдсэн байт юм байна. Нийтдээ 1650 м квадрат талбай бүхий ханийн зураг энд хадгалагдтаастай байт юм байна. Тэгээд мөн хийд сүм одоо ордон доторх ханийн зургуудаа энд сэргээж зураад одоо хувилбарыг энд үцгэлэнгийн тархин байгуулад олон түмэнд дэлгэн үзүүлж байгаа юм байна. Тэгээд хамтдаа ханийн зураг сонирхцгоо. Майдар 100-гийн ханийн зураг нь Монгол оронд хамгийн эрт зурагдсан, хамгийн удаан хадгалагдсан, агуулга хэлбэрээр хамгийн өргөн хүрээх хамарсан ханийн зургийн хуримтлал юм. Уг зургуудыг 1570-ад оны эхэн буюу Мин улсын Лүнчингийн үед зурсан магадлалтай гэж үздэг байна. Майдар 100-гийн цогчин дугангийн арын дуганг Мин улсын Ванлигийн онуудад байгуулсан ба Дөрвөн хаан, Дээвэр, Таазны хүүс, Нуруу, Баган зэрэгт дүүрэн зураг зурсан бөгөөд хавцсны зураг, мандлын хээ зургууд нь нийтдээ 800 гаруй метр квадрат талбайг эзэлдэг байна. Цамын урлагт дуу хөгжим, уран бүжиг, шийч үжиг, төрслөх урлаг зэрэг элементийг хамарснараа энэ нь Монгол, Хятад, Төвдийн соёлын солилцооны содон талсад болжээ. Цамын багийн дүр төрслөл нь эрхэмсэг тансаг, янз байдлын төв эрхэмсэг угаад сэтгэлийг долгосуулах хүчинтэй байдгаараа шашны урлагийн содон чимэг болсон юм.